Монгол улсын засгийн газрын тохируулагч агентлаг болох Цөмийн энергийн газар цөмийн энергийг ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүдийг импортоор орж ирсэн цагаас нь эхлэн ашиглах хугацаа дуустал нь хяналт шалгалт хийдэг. Энэ ажлыг илүү үр бүтээлтэй болгохын тулд 7 хоног бүрийн баасан гарагт тус тоног төхөөрөмжүүдэд шалгалт хийж байхаар болжээ. Энэ ажлынхаа хүрээнд өнөөдөр 1-р эмнэлгийн цөмийн онцлогооны тасагт ажиллалаа. Энэ тасаг нь манай орны эрүүл мэндийн салбарт цөмийн оншилгоо, эмчилгээний техник технологи дээр суурилсан халдвар тус өвчний оншилгоо болон зарим төрлийн өрөвсөлт болон голомтод өвчний эмчилгээ хийдэг улсын үйлчилгээний ганц тасаг юм а. Тус оншилгооны тасаг нь өвчин эмхийг эрт илрүүлснээр өвчний эмчилгээний менежментийг зөв сонгох, тэднийг бүрэн эдгэрхэд тусалж бамбай булчирхай болон илэгний хорт хавдар, үе мөчний өрөвсөлт эмгэгийн эмчилгээнүүдийг цөмийн аргаар хийдгээрээ бусад оншилгооны салбаруудаас давуу талтай юм а. Хаана хүмүүсийг эмчилж чинь тэнд цөмийн онцлогоонд ажиллаж байна. Тэгээд зэрэг энэ одоо цөмийн онцлогоо, эмчилгээ, цөмийн технологи гэдэг бол ерөөсөө бидний одоо өдөр тутам тий өглөө босоод талах иддэг шиг, өдөр өдийн цагаа заавал уудаг шиг, орой заавал унддаг шиг л одоо биднэрт хэрэг болдог болсон байна. Тийм учраас та бүхэн одоо энэ засгийн хүмүүст бас амжилт хүсье. 1-р эмнэлгийн цөмийн онцлогооны тасагт буур шээсний замын онцлогоонууд, бүх ясны зураг болон фазат динамик зураг, бамбайн шинжилгээнүүд, зүрхний онцлогоонууд, элэг цусны замын үйл ажиллагааны оншилгоо, хүүхдийн төрөлхийн болон олдмол эмгэгийн оншилгоо, уушигны тромбоэмболийн оншилгоо зэрэг нийтдээ 2500 өвчтөнд үйл ажиллагаа болон байршлын онцлогоог хийдэг юм байна. Орол бидний хэрэгжилж байгаа аппарат бол нэг толгойд фотон эмисинг компьютер томограф гэдэг аппаратыг ашиглаж байгаа. Уг аппарат маань бол нэлээд хуучирсан бүр тэгээд ашиглагдах жил насжилт нь бол дуусчихсан аппарат байгаа. Тэгээд ирээдүйд одоо энэ оны сүүлээр суйрлуулах гэж байгаа аппарат нь бол цоошин яг ийм аппарат гэхдээ 2 толгойтой тийм фотон эмисинг компьютер томограф гэж байгаа. 1-р эмнэлгийн цөмийн оншилгооны тасгийн тоног төхөөрөмжүүдийн хувьд хуучирсан боловч өөрсдийн боломжоор оншилгоо эмчилгээгээ хийж байгаа юм. Манай улс изотоп болон холбогчдыг одоогоор өөрсдөө үйлдвэрлэх боломжгүй тул тэдгээрийг экспортоор, тухайлбал Солонгос, Хятад улсаас авч байна. Мөн цөмийн ангаах ухааны салбарт төрөөс оруулах хөрөнгө оруулалт бага, улсын төсөв хүрэлцэхгүй байгаа тул цаашаа дахин оруулах хэрэгтэй байгаагаа эмнэлгийн удирдлагууд уламжилсан юм а. 7 жилийн өмнөөс хүүхдийн